аршаан булаг голыг суугаал яваад. Тэгээд ерөөсөө янзын болт юм байна. Хотод гисч амраад ингээд цэлмээ сайхан болоод шинэ хоньны махтай мөөхтэй, зэрлэг сонгонтой, тэгээд жимстэй. Гэр нь сайхан зурм мурмурт лагнаад ичиж юм. Би бас сахартай тарган хүмүүс зурмны мах их сайн байдаг юм. Зурм буудаж идлээ, зурмны мах сайхан байлаа. Ганц нэг хур сойр энэ төр юм уу галуу нугасны ан хий гэж утсан. За галуу нугасд биднийг ойртуулдаг юм байна. Хур сойрны ганц хоёр таарлцсан, буудаж амжиг ойроо наалтсан. За нэг иймэрхүү байдалтай ил явж гин үстэй ах нэг болтгоо тэмдэглэл нэвтрүүлгийг хүлээн авч үздэгт үзэж байгаад баярлалаа. Цааш нэвтрүүлгээ үргэлжлэн хүлээн авч үзээрэй. Энэ юу өстэй амар сони байт юм энэ. Цаа бугын сүү. Сая явхад цааны сүү гэж уус. Тэгээ уусан чинь шингийн нор дуучсан чинь яг шингэрсэн цэцгий. Мангар утган тий. Үу чинь тараг шахуу юм байд юм шүү дээ. Тараг шахуу найгуу утган цэцгий. Тэгээ өчтөр юу сонсчихсан чинь өвөл болохоор цааны сүү бүр өтгөрчдөг гинэ. Тогоо цайнд тэр өтгөн цааныхаа сүүнээс нэг албаар хийдэг гэж. Амны албаар нэг хийдэг гэж. Тэ? Амны албаар нэг хийгээл тогоо цайс үлдэг. Гашилдаг уу? Тэгээ дээрээс нь цэцгийн шиг өтгөн. Тэгээ өвөл бүр өтгөнийхэр энэ чинь зүгээр яг л өтгөн цэцэг юм болох юм шүү дээ. Тэгээ амны албаар тогоо цайнд нэг амны албар хийдэг гэхээр энэ амар өтг юм бохгүй тэ. Тэр цаа бог гэж үнэхээр шимжил. Нар гараад тест ганц чарах. Нарны бараа хараагүй хэд хоног авчихсан юм бэ? Харин тий. Мөнхийн бороо усан дунд нарны бараа хараагүй. Зөндөө олон хоног авчиж. Сайн нар гараа жоохон бие ээсэн чинь халуун гал бие ээж юм шиг болчих шээ. Тэ. За нэг бариантай талах. Сайн нөгөө цэлэн зэргийн Батмалдмаа биднэрт өөрийнхөө хүнснээс бариан өгөө явуулсан. Чи бариан гэж тэр чигтээ жимс биш дээ. Нэг их ихэрч байхгүй нэ. Хасаж байна. Гай хүндээ сони юм шиг. Би гэтэл баавч таад идэхгүй. Талах таад идэхгүй. Өдөө гараад өдөржингөөс авсан өдний цаа хугацаанд төсөн даалгаж хэд гिचнэ амт. Энэ бичээ энэ айлын боолцсон молцны амттай байна шүү. Дэгдэг амт орч. Тэр ахаар хоолын амттай орч юм. Хадал бид нар юм дунд дагаа болохоор эзэн болгоно онсон санагдав тий. Одоо энэ чинь ингээд байсан чинь нэг авгаа. Наахан барьц хоошор аваараа гэж байж юм. Тэгээд хайрсан хоошрыг нийтээр. Тэ. Пицца аваараа. Шүгэнаварэ. Амар хомонч хараглаа хүн тустай яваа уцаад байгаа юм байна. Вэ чи жоохон мэддэгтэй ярддаг нохоо хаана үдсэн юм. Нохооны хэл мэддэм бол эзэндээ очиод энэ цайхан сүү зарж ингэ хэлээд тахчих гэж. Яадаг юм өгсөн хөөрөө гэсэн. Вэ чи өгсөн хөөр сүү зарж ингэ хаана үдсэн. Хэлдэг байнага та. Нэг дөрүүд нөхөө хэлдэг. Гинэ. Боурж гарсных ан хийсэн. Дурм магнсан. Тэгээ урж гарсных загас өрсөн. Баатрах ууг нь нэг юм амсуулнгаа хэвцэн л бат өөрөө тэгээд амслах. Тэ нэг хурсоор тэ. Хурсорын ан чин Баатрагч дуулаагүй. Хатгалынхан бол андахгүй мөлөө. Хурсорын ан чин Баатрах л тэнд байгаа гэж заадаг ч. Ууланд явахлгүй уурчтай авчидгүй ороо хараг нэгдгүй вайсаа автахаагүй. Яаж. Ууланд ялаа гэнэ. Ууланд явахлгүй уурчтай авчидгүй ороо хараг нэгдгүй вайсаа автахаагүй амтан анган нэгж байдгүй шүү дээ. Тэцэн үншээрээ. Заримдаа
жигдэг үг хэлдэг. Хаана энэ ой дотроос хаанаас сонссон гэдэг үг болол хэлчихтэй те. За идэл сайхан үргэлж дулаах нардаг. Нартай. Тэгээд бид нар дан шугуу дундуур явсараа, хой дундуур явсараад одоо энэ жимсчдийн зам юм уу юм бас нэг машин мотоциклийн замтай. Тэгээд бидний урталд хордол сардгийн нурууны хордлын хар зүрх гэж одоо их өндөр сардаг уулын оролд бэлд ирж байна. Энэ хордол сардгийн нурууны юу шиг зүүн тайх шиг тайран гүн шиг бас тийм нам гүн биш юм байна. Сайхан дуурж байна, сайхан ус урсаад шуутай голтой тэгээд хөрмөөг их ургасан байна. Бор хөрмөөг түүж аваад завтайсан болвол жаахан түүж аваад давс игээд гонт игээд перцгээд барин шилэн дарчхуул их гоё болдог. Одоо энэ мөглөө. Энэ өрмөөгийг жаахан залуугаар нь түүж аваад ингээд барин шилэн дарчхуул их гоё мөөгдөг. Шараас байдаг болоо морь аягүй дуртай иддэг. Тэр морь идэн миний морь сая тэр завь тэрийг идүүлээд. Миний морь идэн хандгаа их дуртай идэн. Тэр хавцлаар бид нэр өгсөж 20 сардгийн нурууг давна бас 1 хоног явна. Ерөнхийдөө 20 сардгийн нурууны тасралтгүй явхад мориор явхад 2 хоног явах юм билээ. За машин бол давхгүй. Машин бол өвөлдөө юм намар ихттэй давдаг гэж тэгээд одоохондоо бол давхгүй. Баярлалаа. Намаг ус ихтэй байна. Ер нь давхаарч юм байна. Энэ явдал зүг шавар цугаар сартай байна. Бичээд авах уу? Хаяа эсгэрэх гоё дээ. Би энийг нөгөө жавхлангийн эсгэрхийг сонсчоод тэгээд эсгэр зурх гэж оролдоо л ганцаараа явахтай юм уу хээр явахтай. Машин дотор их эсгэртэй. Айсан надад. Өстө. Энсти навчил байж идэх. Байсан чи ансиг хэрнэ. Ингэж их ургадаг үтсэнгүү. Зүгээр энийг түүхэд юусоо зовлаалах. Өөрийгөө витамин жуулнаа. Гэдэг чи энэ шүү. За бид нар хордол сардгийн нурууны голын хавцад дундуур явж байна. Ер нь хордлоо сандгийн нурууныхаа голоор л яваад байгаа. Хордлын хар зүрх гээд энэ шавар бол их цавчим хаттай. Их залуу уул байна. Байгалийн байдал чулуулгын байдлыг харуул их залуу цавчим өндөр хаттай. Тэгээд их чулуунуудных ирмэгтэй эрттэй галтуулгын бас бүтцээс гарсан болов гэмээр их залуу уулын голоор явж чинь газраар бас ман харагдаж байна, гартаа харагдаж байна. Цагаан хаш харагдаж байна. Усан дотор ногоо хаш харагдаж байна. Байгаль нь үнэхээр тансаг. Газраар явж чинь 20 сардгийн нурууны энэ хордгийн хар зүрх гэдэг уул бол сая дороо нисгэд 437 м өндөртэй байна. За дээрээс 3 м илүү гарсан гэж 434 м өндөртэй. За яг энэ уул нь өөрөө гэхэд нэг ойролцоогоор нэг 3 орчим биш 2 орчим км радиустай. Ийм уул байт юм байна. 434 м удаа. А гэхдээ энэ хар зүрхнээс цаашгаа уулууд нь дахиад өшөө илүү өндөр болоо явчихлаа. Ер нь 500-аас бараг илүү байгаа болов гэмээр өндөр харагдчихэ. Их цавчим юм хад юустай ингээ нанаас жоохон сүдэрлэгдэл энэ рүү ороод ирэнгүүт шууд хүүтэн салхи голын усны урслыг хүүтэн салхи
Сахитал. Байгаль бол янз юм аа. Ястаа нүд баясаж сэтгэл цуг баясна гэдэг чинь энэ үед юм байна. Ямар ч улс төр нийгэм нөгөө хот орны элдэг стрессгүй мөнгө төгрөг яана, хоол яана, бензиний мөнгө яана, тэр энэ яана гэх юм байхгүй хэвээр. Сайхан амралт болж чинь гайхалтай, гайхамшигтай сайхан амралт болж чинь. Ер нь тэгээд энэ улс орон нэг мэдрэл чинь хүмүүс их хоорондоо бөөгнөрсөн газараа бөөгнөрөөд ирэхээр л тэгээд нэг нэгнийхээ дээр гарах гад стресстэй л нэг нэгнээсээ хоолоо булаастай нэг нэгнийхээ хоолойг булааж идэх гээл ядарцаад болохоос энэ хөдөө хоёр бол тийм үнэндээ байхгүй. Сэтгэл амар. Би одоо Улаанбаатар руу очиод нөгөө л олон стресс, улс төр асуудал миний мэргэжил ядаж улс төрийн сэтгүүлч болохоор нөгөө л улс төрийн заваан балиар амьдрал руу орох гол хүний нэг рүү орох гол бензин яах вүлээ гэл мөнгө яах вүлээ тэрмэний ялаа энэний ялаа бүхэн рүү орно гэхээс бүр халгаж байна. Болдог бол одоо эндээ ингээ сайхан дүнзэн байшин барьчиход тархиндаа бууснараа ном бичээ сууж ивэл гөөмөн сайхан байна. Ваа да. Амар гүнзгий байна. Хөөс толгой хаагдаж. Ямар амар хөдөлсөв. Юу гэж чинь толгой вах самда хаглахаар юм бол зэвлэг хөдөлсөв. Жаагаа сэргий гэж бодоод яасан чи юу сэргий хөдөөж алгах чинь энэ усаас цагааш олчих гээд байгаа юм да. За одоо хорд сардгийн нурууныхаа хавцлаар бүтэн өдөр явчих. Одоо энэ харагдж байгаа хэсэг энэ төр бол үнэхээр гайхамшигтай гоё. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн ийм хавцал гоё юм байна. Хорд сардгийн нурууныхаа голын одоо ёроолын билээр л бид нэр хорд сардгийн нуруугаа давхаар яваад байгаа. Доогоор модон хэвлэгтэй. Тэгээд залуу уулын хэв шинжтэй. Тэг шоу мод Джеймс стан чуулаагүй юм байна. Гоё байгальтай юм байт юм байна. Амьдралдаа анх удаа ийм гоё байгалыг Америкийн киноноос л үзлээ. Cowboy нарын тэр киноноос л үзчихсэн болохоос. Энэ бол бас үнэхээр гоё байгаль байт юм байна. Тэгэд хойшоо харагдаж байгаа тийш харагдаж байгаа тийм. Энэний голоор яралаар явна гэдэг ч одоо үгээр зөвлүүлж хэлэх юм арга байхгүй гоё байт юм байна. Давид дэвсэрээ өвсөл аймгийн Эржил өвсөн маань одоо 20 сарын хүрээнд ирчээд байна. За хүрхрээний яг уналтын хэсэг нь бол энэ ойролцоогоо нэг 40 орчим метр юм уу гэж би хараад байна. За тэгээ энэс дахиад нэг 10 орчим метр он дахиад доошгоо нэг 10 орчим метр он ингээд 50-60 метр өндөр дээрээс ундаг хүрхрээ байна. Байгалаас гайхамшигтай үйлчлэнтэй. За тэгээд уулын ийм хавцал аманд байдаг энэ зам нь бас их хэцүү. Нилээ хүнд хэцүү зам явж ирдэг юм байна. Мороор бид нар олон хоног явлаа. Тэгээд хөрдгийн 20 сарын үргэлжлэх зургийн зөндөө олон удаа харж Facebook-ос харж байсан хүмүүс яг мод амьдрал дээр ингээ өөрөө ирээд бичиж байгаа бас их баяртай. Энэ үрхийг хоёр нүдээр харна гэдэг бол бас сайхан юм байна. Тэгээд бас Монголын боловсролын би өөрөө энэ хүрхэн дээр хийж үсэн гэдэг бол азтай гэж бодчих. За тэгээд үрхнийг уснаас арчаалаа дуучаа.
энэ байж үтжигс өөдөг болов. Их уул гэж байгаа. Тэгээ энэ уулны цааталт хөвсгөл далаа байгаа. Тэгээ энийг даваад цааталт дахиад нэг даваад иж хөвсгөл даваалаа дээр очино. Их уулны уул нь өндөр цаатлага нэрээ намхан байдаг хөлтэй юм байна. Тэгээ бид хоёр яг уу тарган бүдүү усад морин дээр өнөөдрөөс аваа ширүү явж байна. Морин дээр жоох ицээд хөлөө амрааж явчих. Гэтэ харин гид сүзээ жоохон гайгүй болоод би хаавас чангараад айтайхан болов. Та хэдий ил дөрөв. За багцаа бол тэгээ 7-8 ил турших боллоо шүү. Тэ. 20 гаруй хоног явлаа бид чинь. Тэгээд 20 гаруй хоног явахад чинь бас хүн чих гот юм байна өө. Одоо наадам бол байрлалнаас Тэр барилдахаар болчлаа шүү. Тэр би өнгөрөөд тэр цаашаа хаашаа шамаг явчих болчихлоо одоо. Харин одоо бол харин Тий. хэрэгцээ цаг зав тулаагүй хичээл сургууль гээл олон юм тулаагүй байсан бол одоо бол дахиад нэг 20 хоног явчихвал бүх сонг хөл мөл бол болж шít. Одоо сайхан чангараад Харин гоё болчих тий. айгуу гоё чангараад. Эхний 2-3 хоног чи 2 хоног ч өстэй хэцүүлээл. Одоо яаж л явандаа л бодчих ил. Одоо харин бүр бийж хөнгөрөөд улам сайхан болчихдг юм шүү дээ. Харин фитнес явахгүй өөрийгөө амархан тураачлаа да. Энэ чих зүү юм байна. Энэ байгаль хийтэйгээ ингээд яваад аялаад явах чинь маш сайхан юм. Сайхан юм хажууд байсан гээ. Мэдхгүй л янанзи бүтээтгүн уугаад хэрэглээл тур юмраа гээл. Тааш нэрэд юу уугаад идэг лээ? Фосфор фактор лөө. Мерблам уугаагүй малгай турах гад л. Идэ юм уусах шүү. Тэгээ турдгаа. Яг тухайн үед турдаг юм. Тэгээд буцаал тагалцаад байгаа юм чи. Энэ өөрөө ингээд энэ явдал чаар их сайхан турааж шүү. Энэ далайх бол өөрөө илтэд гидсэн алга болсон. Энэ чинь нилээн луглагаар амт морин дээр мордож чадахгүй. Өрөөсөн гоёо давуулчаад нэг гацдаг. Тэгээд мордохороо цаашаа өөрөө өнгөр тэр жигтэй бөөрн гэрж явчих гээд байдаг. Одоо зөв сөп гэж мордол. Сөп гэж буугаал зүгээр аа. Айгуу сайхан. Яста айгуу сайхан би өнгөрчлээ. Карбон ийм болтоо. Сэлмэр гэдэг хамаагүй бол. Яа. Таны гарч ирэх шиг Толгойн гарна ингээ. Яг үхний юм шиг болчих гэдэг. Зогсцноо бичиж байгаа юу? За тайг гэж бидний мэддэг ой бол огт биш юм байна. Энэ ой тайг гэдэг юм чинь бүр тусдаа. Шалаа өөр ертөнц үед юм байна. Тайгийн эзэд тайгийн хүмүүс гэж ярьдаг. Цаатангуудыг цаатан гэхээр малаар овголлоо гэж. Хүний одоо удам усаг малаар овголлоо гэж янзтай дургуутдаг гинэ. Тийм учраас тайгийн эздүүд гэж ярьдаг. Үнэхээр цаатан хүмүүс бол тайгийн эздүүд юм байна. Энэ зэрлэг хөвч тайга дотор ингээд явна гэдэг чинь. Тэгээд цаа бууг гэдэг чинь юусоо тайгатаа дасан зогцсон. Тайга амтдаг. За бид нар болтго тэмдэглэл нэвтрүүлгийг хийхээр хүсгэлийн тайгад 22 хоног морьтой явлаа. За тэгээд үнэхээр юм бас заримдаа хүнд хэцүү, заримдаа хаширмаар, заримдаа хаяад буцчмаар, заримдаа хатуу ширүүн тийм зам цаг хугацааг туулсан. Гэхдээ хэдхэн оноод анхны өдрүүд ер нь тийм байсан. Хэдхэн оноод үзэж байгаа гайхамшигтай сайхан байгальдаа сэтгэл уяраад. За тэгээ нөгөө Улаанбаатар хотын нүргэн дуу чимээ, нөгөө бол улс төр, нөгөө л хэрүүл уруул, нөгөө л бачимдал, нөгөө л замын төвчрөл, нөгөө л мөнгөний асуудал депрессэс бүгднгээс нь салдсан учраас аяндаа сэтгэл сайхан тайвшраад. Тэгээ морин дээр бас анх одоо манай хөтөч Баатар ахыхаа зөвлөсөн ёсоор хэдхэн оноо би чинь чавхараа сайхан болчихно гэсэн. Яг тэр ёсоор сайхан болч ингээд. Би энэ жил бас 3 дахь хаялдаа явж байна. Сая шинжээ уугаар нутгаар яваад ирсэн, нэг 20 гаруй хоног яваад ирсэн. Мөн Алтай таван богд
урд сутаа ингээд саялд яваад ирсэн. Тэгээ болтгоо дүү мөн харин яриад манай түрээд ирлээ. За далаах явна тантал явна гэдэг. Би ч яг тэр үед ч одоо үнэхээр ядарсан ч байлаа. Хоолгоо яваад ирсэн. Явах бол эндэл бас хүнд байсан л дээ. За тэгээд дүү ахтар хүрээд ирлээ. За одоо таныг авчихгүй бол болохгүй гэдэг. Тэгээд за тгийгээд л аам гараад ингээд. Тэгэл гараад өглөө явлаа л да тэгээд маш мар саран дээр одоо мордог 20 жил 25 6 жил болчих. Орноос хүндэрч одоо мор аялдаа өнөхөр зүрхшээж эхэллээ л дээ. Тэгэл морон дээр мордоод нэг явсан өдөр эхний 1-2 өдөрч маш хүнд байлээ. Маш их. За одоо л энэ хүмүүсийн ажлыг баллах юм. Замдаа л одоо нэг хүмүүсүүдийн ажлыг баллаж хайх юм шиг байна. Тэгээд одоо энэ хүний ажлыг баллаа хийж байгаа. Замдаа одоо би өвдчих юм шиг байна. Одоо энэ ч одоо ч одоо төв газар одоо олон жил болцсон. Энэ чинь хүндэл юм байна гэж бодлоо. Тэгээд аялал манд эхэллээ. Маш сайхан боллоо. Аялал явлаа өдрөөс өдөрт. Ер нь бол ийшээ яваа сайхан байгалийнхаа үзэлтнүүдийнхаа сайхныг үзлээ. Энэ 4 үйлрийг бас үзчихлээ. Маш сайхан аялал болоо бороо устаа. Ер нь бүхэл юм тохиолдлоо тэгээ замд. Аялал маань маш сайхан боллоо. За 2 бандагч цоолол аваад ирлээ. Тэгээд эхлээдсэн морон дээр мордох ч бас хүнд байлээ. Нэг мордохоороос морныхаа имэйлээ татаад нугаш нэг болохдоор мордохоор тавж унчих гээд нэг хүнд байлаа л дээ. Ер нь эхлээд тэгээд энэ явдал цаашаа маш сайжирсан. Ер нь л сайхан би агаар бас энэ Монгол бидэд ч одоо өөртөө энэ төв газар суугаад өөртөөхөө энэ сайхан энэ уламжлалт түүх соёлоосоо цоцорт алдах гэдэг юм байна. Тэрээс өөрөө бидний биерүүл бигээ алдчих юм байна. Би ч одоо саяаш яваад нэг 7-8 хил аваг хасагдахш боллоо. Маш сайхан одоо ирүүлжлээ. Агаар бас ингэж явж юмэр юм байна. Маш сайхан байна. Сэтгэл маш өндөр байна. Ямаас одоо ингэж ажиллаа дуусгаад одоо ингэж суугаа байж сэтгэл маш өндөр байна те. Одоо болтгоо нэмэл нэвтрүүлэгт хань болоод ингээд цуг явсан бас л ядарч яваа харагдсан. Уул өөд өксөөд өндөр давааг өвөө гараад ирэхээр одоо далайхын даралт ихтсэн. Заримдаа морноосоо буугаа шууд унах үе байсан. Заримдаа нэг 5 минут үдлээд олон жирэмж хангалаад болцохоор түжгэн л хурхирж байгаа үе байсан. Далайх мараас ядарсан. Гэхдээ одоо байгаль өөрөө эмч, хүн өөрөө одоо өөрийнхөө нөхөн сэргээд ёсоор байгалийн ийм эмчилгээнд яваад 20 тоног морин дээрээс одоо далайх бол манайсаа хурдан шаланг болцсон. Манайсаа хурдан түргэн болцсон. Урд ороод хөдөлгөөн мөртөө сэнгэнүүлээд идэг болцсон. Ийм байж хүн маш хурдан сэрэгдэв юм байна. Маш хурдан нөхөн төлждөг юм байна. Маш хурдан одоо чавхарч ирч хүчийг олж авд юм байна. Байгаль өөрөө хүнийг бас гайхамшигтай сайхан сэргэлт юм байна. Би бол Улаанбаатар хотод тэр намаг шавг балчиг шиг тэр дунд байсан амьдралаасаа салаад 20 доногийн тайг, ус, чулуу, бороо, мөндөр, цасан дунд явахдаа яг нэг л юм ойлгосон. Бид маань байсан бүх муу энергийг зайлж хийсч одоо оронд нь маш их эрч хүчтэй, эрчим хүчтэй, тог цахилгаан дүүрэн нөгөө 5 махуудын гал, ус, нар, салхи, чулуу шорооны бүх одоо эрч хүч энерги миний биеэр дүүрсэн сайн сайхан болж байгааг харж байна. Одоо энэс хойш маш сайхан эрчтэй, цэнэгтэй сайхан явах байх гэж бодож байна. Цог явсан баяраа дүү маань байна. За баяраа дүү маань дуугу, томоотой, даруухан, жигтэйхэн ажилласаг одоо мундаг хөдөлмөрч ийм залуу 18 настай ийм залуу бидэнтэй хамт явлаа. Өөгөө дагаад 60 гарсан өөгөө дагаад морин дээр энэ тайгын хэдэн 500 хэдэн километр замаар тайгын одоо тайгын дундуур явахдаа манайсаа илүү өөр хүн шиг даар нь хөрнө гэхгүй, баргийн бороо шороон тоохгүй, үзлээ баярлаа гэх юм байхгүй, усуучаал яваад байдаг юм. Одоо хуучнаар бол одоо 18 настай юм байгаа юм чинь 30 40-өрөө дид бие жахраад ирвэл шилийн сайн иргэн болчмоор гэмээр ийм залуу. Хаяа нэг тачигт нэг энэн хаяаны хөлөө гаргацсан юм чи за бусдаар бол манай баяраа дөөлөх юм байхгүй, дараахан сайхан залуу. Энэ жил зэрэг эрт цэргийн албанд мордох гэж байгаа ийм залуу бидтэй сүг явлаа. Одоо аялал сайхан явлаа. Энэ аялал их сайхан болсон байх гэж бодож байна. Телевизээр
нийтийн хамт олон болон энэ явсан дөрвөн улстай уугна болдгоо моми Эрдэнэт далайн тэгээд баярлсан гэдгийг хэлье. Энэ аялал бол одоо сайн мэдэх чадах яван зүрийн газараар явуулж үзэл харууллаа. Энэ одоо ерөнхийдөө одоо Монголын хойд нутаг хоймын нутгийн одоо байгалыг их харууллаа. Харж байгаа үзэгчид харж байгаа ард түмэн Монголын ард түмэн бүгдээрээ сайн ийм сайхан баяртай юм байна. Ийм сайхан газартай юм байна. Ийм сайхан нутагтай юм байна гэж Монголын ард түмэн тэр сонирхол бол гэж бодчих. Нөгөө тайгын өвгөн савдаг гэдэг шиг л түшигтэй нэг юм хүн байлаа. Тайгын эзэн, бүх юмны эзэн. За тэгэл жигтэйхэн хариуцлагатай. Тэгээ жигтэйхэн далаа хаж байгаа ажихур дуу норж байгаа. Ороод бай. Тайгадаа жигтэйхэн эзэн мэдхгүй давааг өвөө гэж байхгүй. За тэгээ ястаа нөгөө түрүүний ошин шилжижсэн шиг тайгад очиод зүүн тайгад очиод цаана хүртэл Баатархыг танихаар шиг уу. Танихгүй хүн байхгүй. Зам таарлцсан би бараг туршиж үтсэндээ зам таарлцсан зөрж өнгөрсөн хүн болгон Баатархыг таних нь бүгд л таньж байна. Энэ нутгийн хөтөч хөвөл энэ жил өмнө цагаан уулын нутгаар бол энэ хадгалын нутгаар бол Баатархыг танихгүй мэдхгүй хүн байдаг хүн байна. Ажлын хариуцлага гэдэг имийг бас Баатархаас бид нар сурж авлаа. Үнэхээр одоо тасралтгүй олон жирэмээ шалгаж жолоо юм үзэж орой буугаад 60 гарцсан хүнхэд энэ хүнд ачаануудыг бүгдийг буулгаад задаад бүх юм нэмэгдүүлж өгөөд өглөө осоод ач хүнтэйгээ ойлоо ачаална мундаг хариуцлагатай. Энэ хүний ажид бол ер нь эд малын гарц одоо элдв бусын хохирол үүснэ гэдэг бол бараг үгүй мэт санагдаж байгаа. Тэгээд яс хүн гэдэг ёстой нэг яс хүн гэдэг юм байд юм байна. За тэгээ нөгөө одоо нэвтрүүлгийн доотлын зураас одоо нэвтрүүлгийн доотлын хэсгэр Баатархын утасны дугаар гарч байгаа. За Баатарх руу залгаад энэ тайгаар хамгийн хариуцлагатай хамгийн одоо сайхан мундаг аяллыг хийгээвэл та бүхэн Баатархтай холбогдоод яваарай. Би энэ хүний одоо ёс зүйтэй, хариуцлагатай, чанд, яс байдлыг одоо би болтгоо би батлан данаа гэж байгаа. За тэгээ энэний дараа завнд Батуул гээд хилчин залуу таарсан. Ойролцоогоор Хилийн албаны харуулын дарга залуу бас 200 хэдэн километр газрыг нийтдээ эдний харуулын хэсгийн хариуцт юм байна. За ястай бас л ястай яс чанд ястай эр зэрэг хүн ямар байх вэ гэдгийг тэр залуу харуулсан та тэр хоол ундаа бэлдсэн тэр аян замдаа явж байгаа морь малдаа хандж байгаа газар орныхоо байдлыг мэдж байгаа юмдаа хариуцлагатай байгаа хандж байгаа тэр дараа нартай байнгын рапортоо өгж байгаа байнгын үүрэг даалгавар авж байгаа тэр гараад яг болцсон цагтаа яс ирж байгаа энэ тэр зэрэг болвол энэ тайгад цаг нар байхгүй нараар хэмжигдэж байгаа биш надад санагдсан боловч Батуулдыг харахад бол бүх юм цагаар хэмжигддэг. Бүх юм яс байдаг. Бүх юм үүрэг даалгаврын дагуу Монгол улсын хил Батуулд шиг тийм эр зэрэг ахлагч нар ажиллаж байхад бол одоо дархан Монгол улсын дархан хил амгалан байна гэдэгт бол итгэж болохоор санагдсан. Тийм итгэлтэй залуу санагдсан. Батуулдыг бас одоо эр зэргийн алдрыг магтанд уулъя. За тэгээд иймэрхүү маягийн аялал номи уугнаа бид гурав одоо 2 төчилдөө явж гин өшөө олон жил явахыг бид нар хичээг болно. Монгол улсын бүх газар нутгийг үзүүлэхийг хичээг болно. Сайхан аялал байлаа. Үзэстэй өнгөрсөн бүх дугааруудаас бидний хаана юу хийж явсныг одоо үзсэн байх. За тэгээд хитрхи энгийн байсан бол уучлаарай. Хитрхи хэнэггүй хээгүү байсан бол уучлаарай. Гэтэ бид нар ямар нэгэн дүр үзүүлж хэлбэрдэж, соёлтой сэтгүүл царайлж, соёлтой мундаг хотын үн царайлж явах гэхээсээ илүүтэй хөдөө гадаа бид нар ийм л явдаг. Яг байгаагаар нь харуулсан, яг байгаагаараа байсан. Заримдаа хошигнох марзанх үе бол одоо энгийн амьдралд инээд нарийн бэлгэхэд үйчихсэн хошигнох марзанх янз янзын үе байна. Энэ болгоныг оруулсан. Тэгээд энийг бид нар ямар ч нэмэлт тасалж чимэггүйгээр явсан бүх замаа болтгоо тэмдэглэлээр та бүхэнд харууллаа. Өшөө сайхан нэвтрүүлэг бэлтгэх болно. Үзэж та бүхэнд таалагдсан бол баяртай байна. Таалагдаагүй бол та бүхний шүүмжлийг хайр найргуу бие дээр хүлээж авахд бэлэн байна. Энд чинь энэ хөөгтүүдийг байхгүй хогоор ер нь тэгээ менежер тал руугаа ажилтдаг хүндээ хөөгтүүдийг байхгүй хогоор нь байж байгаа үед нь бол эдгээр маань ажиллаа. Ер нь тэгээд ер нь ихэнх юу яадаг юм да хөөгтүүдийг байхгүй хогоор нь л одоо ер нь менежер талдаа ажиллаж яах вэ гэж өөрийгөө бодож байна. Тэгээд одоо зундаа нэг 2 сар ган баг 3 сар чих болчихдөг юм да. Тэгээд дулаараа ирэхээр хөвсгөл далаадаа гарах гал хөөрөөл.
хүмүүсээ хүлээж авах гал ажиллагсан. Нэг 5-6 ажилчтай. Тэгээд энд чинь өөр ажилтаа санаачлахтаа хүн байгаасаа л гэж би ямар сайн ерөнхийдөө хэлтэй ажилтаа санаачлахтаа тийм улс байгаасаа л гэж би хүүхдүүдэд шилдэг тийм хүн ажил авах сайхан ажилуулах сайхан тэгээд ажил бүртэмжтэй сайхан тэгээд за юм байл. Аваагасан хараа. За. Хүүгээсээ харж. За. Эхнэрээ хайр. За. За баярлалаа. За. Баярлалаа. За баярлалаа. Тай. Бавэстэ. Бай. За вайта. Баатрах гэсэн чи баатрах юм. Рекламны самбар дээр дэлхийн дээр хамгийн эцсэнтэй олон улсын хотод явуулдаг юм чинь рекламны самбарт баатрах байдаг байна. Эний манай морин аяллыг хөтөж. Баатрах бол жигэн олон улсын хэмжээний од ус юм шиг. Тэ? Бид нар чи олон улсын хэмжээний од дагуулж яваа тэгээд хэрэггүй. Явчихсан байна. Ганц араасаа энд хүн амьтанд харалтгаад хай хаваа юу маваа юу гэл. Хэдэн түн тааралдвал нихоо михоо гэл. Орсын тааралдвал сколько час времени гэл үнцэд тараад ши. Чи олон улсын хэмжээний од ус мэдхгүй. Явчихсан байна. За баатраха. Яг нөгөө их мөрөн дүлгөөн эрдэмт хүн дарав гэдэг шиг баатрах хүн дарав загнаад гэсэн юм байна л та. Ондог хүн бай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал.